Монгол Улсын ерөнхий сайд Бээжингийн өвлийн олимпиад оролцох үеэр хэд хэдэн албан уулзалт хийсэн. За уулзалтын үеэр Хятадын талаас за урт хугацааны бодлого болгох алсын арга 2050 за түүний эхний 10 жилд одоо хэрэгжүүлэх шин сэргэлтийн бодлогыг дэмжинэ гэдгийг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ талаар олон улсын судлаачаас за ямар байр суурьтай байгаа талаар тодруулахаар бид нэр ирээд байна. Сайн байна та. Сайн байна уу? Хоёр орны энэ харилцааг бол эдийн засгийн харилцаа гэж үзэх хэрэгтэй. Эдийн засгийн хамтын ажиллагаа. Эдийн засгийн хамтын ажиллагаанд бол хамгийн гол нь харилцаа ашигтай байх, үр дүнтэй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо цаашд үлдэж байгаа хэрвээ хятадын талаас нэгэнд ингээд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байгаа юм чинь манай талаас бол хийх ажил маш их болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол манай талаас яаж энэ одоо том хөтөлбөрийг үр ашигтай, ард түмэнд үлдэцтэй одоо хоёр улсын хамтын ажиллагаанд тод улам мөр үлдэхүйц ийм хамтын ажиллагаа болох вэ гэдэг дээр маш том юу ирж байна гэсэн үг. Одоо зорилт ирж байгаа гэсэн үг. Тэгээ манад бол тэгтээ бас энэ анх удаагийн хөөс 1960-аад онд Хятадын ерөнхий сайд Зhou Enlai байх үед бол Монголд бас эдийн засгийн хамтын ажиллагааны ийм том хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн. Энэ нь бол бас үр дүнтэй байсан. Харамсалтай нөгөө харилцаа муудаад энэ хөтөлбөрүүд нь зогсож исэн билээ. Хамтран төмөр зам барьж исэн, байгуулж исэн. Одоо энэ төмөр замыг тэр үед л барьж исэн. Дээр нь бас маш олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж исэн байдаг. Тэгэхээр бол энэ бол бас магадгүй хоёр орны харилцаа хамтын ажиллагааны шинэ хуудас нээх боломж ирж байгаа. Хамгийн гол нь манай талаас одоо яаж одоо үр дүнтэй, зохистойгоор зөв энэ одоо дэмжлэгийг ашиглах вэ гэдэг л том зорилт болж үлдэж байгаа. Тэгээ энэ бол бас бодох хэрэгтэй асуудал байна. Энэ дээр одоо маш нухацтай бид нар бодох хэрэгтэй. Бүр улсынхаа хамгийн сайн эдийн засгч нар, хамгийн сайн одоо судлаач нараа оруулж ягаад яг өөрөө зөв юм хэлж штэ. Өөрөөр хэлэх юм бол Хятад улс болохоор манай улс болохоор Хятадын одоо нөгөө нэг бүс нэг замын санаачлагыг дэмжинэ. Тэ торгоны зам одоо тэдний дэмжинэ. Хятад улс болохоор Монголын алсын хараа 2050 хөтөлбөр засгийн газрын маш том хөтөлбөр шүү дээ. Тэгээд шин сэргэлтийн бодлого тэ энэ хоёрыг дэмжинэ гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол аль альныгаа дэмжинэ гэж байгаа. Тэгэхдээ энийг яаж дэмжих юм гэдгийг бид нар аягүй сайн нухацтай миний түрүүн хэлдэг юм билээ. Өөрөөр хэлэх юм бол зээл авах гэж байгаа байх юм бол бид нар аягүй болгоомжлох хэрэгтэй. Жижигхэн өчүүг хэмжээний төсөл хийхэд заавал санхүүгийн их үүсвэр хэрэгтэй байдаг. Тэгэхээр чин хэрвээ бид нар тэр том хэмжээний хэдэн их наядын одоо хөрөнгө шаарддаг хэмжээний хөтөлбөрийг Хятад улсаар дэмжүүлэх гэж байгаа бол энэ яг юу хэлэх гээд байгаа юм бэ? Зээл авах гээд байгаа юм уу? Эсвэл манай боловсруулсан бүтээгдэхүүнийг Хятад улс худалдаж авах гэж байгаа юм уу? Ийм асуулт гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхдээ бид нар нөгөө нэг талдаа бас бодолцох хэрэгтэй. Хамаагүй хэмжээний зээл авах юм бол өрийн одоо хавханд ороод байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ утгаараа бол манай улс бол яг ийм салаа замын уулзалтыг ирсэн юм шиг харагдаад байгаа. Одоо бидэрт ямар хувилбар байна гэхээр эдийн засгаа босхийг гэвэл дотоодын их сурвалж нь муутай, их үүсвэр муутай. Зээлээ яаж ашиглахаас л одоо бидний хувь заяа шийдэгдэх гэдэг байгаа юм. Манай улс чинь энэ дээр огт зөрчив 93 онд бүгднийх Хятад ард улстай найрсаг одоо харилцаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ дээр байгаа маш чухал хэдэн заалт байдаг. Энэ нь бол одоо хоёр улс бол дотоодынхаа хэрэгт оролцохгүй, биевнийхээ одоо тонгож авсан замыг хүндлэн, аль болох одоо хамтран ажиллана, ард иргэдийн уламжлалт харилцааг дэмжиж явна. Үүн дээр суурлаад маш олон мэдээллүүд хийсэн манайх. Одоо айлчлал болгон дээр. Тэгэхдээ нэг Хятад улсыг дэмжинэ гэдэг юм бодлого хэлжсэн. Үүнэн дээр манайх тууштай л байгаа шээ.